За энэ нөгөө хүмүүний бас нэм шимэгддэг бай. Гэж одоо. За манай байна. За. За одоо бат ориглыг нэмэгдэхүүл. Бат ориглыг нэмэгдэхүүл тэгээд болчих гээд байдаг. Чи өглөө маргааш Өглөө гэр би өчигдөр өөрөө цагаар бичихгүй юу гэшөө. Тэгээд гайхаад за одоо маргааш гэхэр ч тэгээд яг саяхан мартчих гараа явах гэж хэлсэн би.
За. Одоо би нэг Бэлэнжин Бат хориглыг нэмээ тий. аха. Нэг юу дуудлага орж ирээд ануужин нэг гарч явах гэсэн болохоор зэрэг ануужингаар юу байхгүй гэж хэлгэсэж чинь мэдгүй хэсгээ Шотланд юу Швейцараас Шведээс ч гинүү хэсэг дулам найз гэд нэг юм яриад байна ээжигэнгүүт чамруу одоо яасан юм болов гэд. За нөө юу ориглын үг явуулсан ч ерөөсө гарч ирдгээ. За ориглыг яаж уурах вэ? Ял нэг тэгвэл албан ёсоор эхэлч гээд идэг. Аа. Цэник зэн дээр ч одоо чамааг өчигдөр гараад ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүний ч гэсэн батэрглэг яасан ч байдаг. Чи хэр ямар хугацаанд гэж төлөвлөсөн бэ? Нэг цаг орчин болов уу? Тий, цаг. За. Одоо цаг л гэж бодож штэ. Би ярин юу Бат хориглын цаг нь яхаар би ярин 2 цаг гэж хөрөн тэгээд босчоод байгаа явуулна. Чи танаа ч одоо шүн дундуу. Өглөө 7 цаг болчих. За. Бас ч 7 цаг бол яах вэ? За яах вэ энийг одоо? Чи фэйсээр нь яж юм уу? Өөрөө 2 цаг гэсэн бол одоо ороод ирмээр юм. Та хоёр яриад байх юм надад энд дуулдахгүй нэ. Тийм үү. Яг юм бол одоо яг яатсан. Энд дээрээс үзэж байгаа хүн дотроос би ч яаж холбогдохыг мэдэхгүй байсан чинь тэгээд join хийж холбогдсон юм байна. Join хийсэ. Тий. Чи яг тэрийг join хийж. Чи юу би чам руу request явуулангууд live дээр чи ороод request явуулангууд юу За Бат хоригл нэг юу дахиад нэг үзэт хийж байна шүү. Техник асуудал ч одоо бас жоохон хүндрэлтэй юм аа. тий. Үнэн шүү. Одоо тэр техник ч одоо маш хурдан өөрчлөгдөх. Тэгээ дээр нь одоо энэ юу Яг үнэн тэр техникийн чинь болоод юм шүү. харин тийм хөшөө. Одоо нэг албасны юм дээр лайв маяг дээр хөшөө гэсэн л сууж байна. Одоо болж байна уу хөшөө. Одоо бүхэнтэй л хөшөө гэдээ яриад байдаг шүү дээ одоо тэгээд. За
Ангаш одоо бол ноён сарн өөр зүйлүүдийг болоод үзэн тийм байна. За ямар ч гэсэн бат хориглыг орж ирчээтэл нөгөө юугаа би орчин цагийн Монгол судлалын цоврал ярилцлага хийх болсон зорилгоо хонсууд хэлж идэв юм болоо. Тэгсэн дээр хаа. За одоо ер нь дэлхийд даяараа ижилсэх одоо хэтэрхий их одоо нэг соёлын төрөнгөл өртөх үйл ажиллагаа. За оргил энэ чинь мессеж ичээд өдөрсөн энийг яаж хийх вэ? За одоо за энэ нэг шийдэт болчих гээд байдаг. Ингэж болохгүй л. Заавал ингэх юм. Одоо. За эзэн. Заавал нэг нөрс олсон гэдэг. За тэгэхээр нөгөө бат хориглыг орж иртэл хугацаа яаж хоорондоо би ямар ч нөгөө юугаа танилцуулъя. Тэгээд ер нь бол энэ соёлын довтлооны үеэр одоо Монгол соёлыг одоо Монголын орон зайг ер нь соёлыг юу яах хадгалж авч үлдэх тэгээд ер нь бол Монголын залуучууд хүүхдүүдийг одоо Монголыгоо сонирхдаг болгох одоо зорилготойгоор орчин цагийн Монгол судлал гэдэг цоврал аяыг эхлүүлэхээр ер нь тэгээд За хамгийн ихнийхээ дугаарыг өнөөдөр бол хэл сэтгэлгээ тэрийг одоо орчин цагийн монгол хэлэн дээр одоо буулгаж ярихаар одоо бол 2 зочин ирсэн. За уул нь сая энэ өөр хүн ороод ирэх юм.
Дахиад request явуулахад хэлэгдэхий. Өөр хүн өглөөнд өөр хүн очирч байгаа сая. За тэгээд ер нь болохоор одоо хэрвээ бид нар өөрөө өөрсдөө сайн судалж чадах юм бол монголчууд өөрөө өөрсдөө сайн судалж чадах юм бол одоо цаашаа их орондынхоо одоо яаж хөгжүүлэх вэ? Энэ чиг баримжаа гарна гэсэн юм бодолтой байгаа. Тийм учраас энэ залуучуудыг ер нь бол нас үсгээр галзахгүйгээр одоо Монгол улсын иргэдийг Монголоо сонирхолж өөрийгөө таних ийм ажилд одоо уриалан дуудах сонирхолтой ийм ярилцлага хийж байгаа. Тэгээ ярилцлага маань одоо биднээс хэрвээ ямар нэгэн техникийн саатал явахгүй бол нэг 55-аас 60 минут үргэлжлэнэ гэсэн бодлого зорилготой байгаа. Одоо тэгээд эхний ээлжинд бол хөвчлэн дандаа ерөнхий сэдвүүд явагдана. Дараа нас нь бид нар болохоор одоо яг судлаач эрдэмтдийг яг өөрийнхөө сэдвийн дагуу наривчлсан юм судалгааны ийм энгийн ярилцлагуудад бол оруулах гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор манай ярилцлагын онцлог нь болохоор хүмүүсүүдтэй энгийн одоо хэлээр шинжлэх ухааныг хүргэх ийм зорилготой ер нь байгаа. Тэгэхээр одоо нэг шинжлэх ухаан гэдэг бол тусгай юм нэг хэлэг хэсэг бүлэг хүмүүсүүд хийдэг ажил биш. Тэр шинжлэх ухаан гэдэг бол хүн болгон хийж болдог. Хүн болгон хүргэх маш энгийн ойлгомжтой тайлбарлах шинжлэх ухааныг бол хүн болгонд нөгөө амьдралд хэрэгжилж байгаа. Тэр үнднээсээ өөрөө бас өдөр болгон ингээд бас одоо шинжлэх ухаанч байх ийм нөхцөлтэйгээр энэ бодоод байгаа юм л та. За тэгээд та бүхэн одоо эхний одоо манай лайвт оролцож байгаа хоёр хүний тухайс сонирхож байгаа байх. За нэгдүгээр зочин маань болохоор одоо багш оюун сургуулийн багш байгаа. Дуулан манай хоёр дахь зочин бол Төр болдын Бат оргил байгаа. За Бат оргилын яриа нэмж амжаагүй байна. За сонсогдохгүй байна гэдэг юм. Ямар сони. Тэгвэл өөрийнх нь юмд байгаа болов уу? Харин би ямсанд нөгөө компьютероос орж чадахгүй утсаараа л орж ийн л та. Миний компьютероос бас сонсогдохгүйсэн. Сонсдож байна уу хүмүүсүүдээ? Сонсдож байна уу? За тэгээд би энэ хугацаанд бас нөгөө Бат оргилыг тэгээд доктор бол бас Монголд одоо анх одоо яг амиа хорлолтын чиглэлээр одоо эрдэмийн зэрэг хамгаалсан одоо сонирхолтой сэдвтэй ийм судлаач хүн байгаа. Тэгээд дараа бас манайсын юунд цамралд нэг жижигчлэн сэдв рүү орохоор орж одоо өөрийнхөө судалгааны талаар бас ярьж өгөх байхаа гэж гордож байна. Тэгээд бас урилга энд алимтай ачнаа. Нэг дугаар гэсэн чинь дахиад ахиад. Тэр чи яг юу нэг 10 20 сэдвийн дараа шүү дээ хөө. Тэгэхээр зүгээр хөө. Ерөнхийдөө болохоор энэс орж болох ч ямар сонсдож байна гэж. За ямар ч байсан нэг юм сонсдож байгаа юм. За тэгэхээр Бат оргилыг одоо нэмж чаддгаа уучлаарай хүмүүсүүдээ. Бат оргил маань одоо орж ирэх гээд альтернатив битээр одоо нэмэх гээд юу явах гэж чаддгүй. Миний одоо жоохон техник яваараа яс дутаад одоо нэг хүн оруулж чаддгүй ингээд좀 хэцүү байна. За
За ингээд ерөнхийдөө оюун багш нар өөрийгөө танилцуулахад нэмэх одоо юу байна уу? Би дутуу. Ерөнхийдөө бол маш их олон юу судалгааны нийтлэлтэй маш олон төсөл дээр ажиллаж исэн туршлагатай хүн байгаа гэдэг. Тэгтээ одоо өөрөөс нь бас миний энийг хэлвэл зүгээр хаа гэсэн нэг юу сонсвол зүгээр юм уу? За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээд найзынхаа өсөлтөөр бас хийж байгаа, эхлүүлж байгаа ажилд нь тусдсан болъё. Ер нь яг энэ удаагийн дугаарт хүлээж авсан учраас би өөрөө сэтгцийн эмгэг судлаач юмч миний яг мэрэгсэн мэрэгжил болохоор зэрэг сэтгэл засал эмчилгээний чиглэлээр ажилладаг. Тэгээд энэ чиглэлээр одоо 20 гаруй жил ингээ ажиллаж явах явцад хүний дотоод сэтгэлийн янз бүрийн асуудлыг одоо ярилцаж шийдэх гэж оролдоход бол хамгийн чухал зүйл манай мэрэгжилд бол хэл байдаг. Хэл тэр хэл дотроо хүний унган төрлөх хэл гэдэг бол хүний сэтгэлгээ, зан чанар, төлөвшил маш олон зүйл боловсрал гэдэг юм уу да оршин амьдрах ахуй амьдралын хэв хөвшил гэдэг маш олон зүйлээс хамааралтайгаар одоо тэр сэтгэлийн гүнд нэвтэрч орох хэлний асуудал маань бол их олон зүйлтэй холбоотой байдаг. Тэгээд энэ удаад бол найзын маань тавьсан хүсэлт гол нь Монголд боловсролын асуудал, суурь боловсрал дээр ялангуяа гадаад хэл дээр суурилсан юм боловсролын хөтөлбөр оруулах нь зөв үгүй юу гэдэг дээр бид нар бол одоо хувь таниллынхаа гэдэг юм уу найз нөхдийнхөө хүрээнд саналаа солилцож явах явцдаа ерөнхийдөө бас тодорхой хэмжээгээр хүмүүстэй энэ талаар өөрсдийнхөө санал бодлыг одоо солилцож дуу хоолойгоо хүргье гэсэн утгаар энэ нэвтрүүлэг хийх гэж байгаа гэсэн саналыг хүлээж авсан. Тэгэд бас хамт оролцох гээд одоо холбогдож чадахгүй байх шиг байна л да. Батөргөл судлаачтай орох ч одоо бас их таатай байна. Тэгээ ямар ч хэлсэн өөрийн салбартай одоо тодорхой хэмжээгээр боловсрал тэр дундаа хэлний энэ хэрэглээтэй холбоотойгоор өөрсдөө дуу хоолойг юу одоо бусдад хуваалцах юм боломж олгож байгаа гэдэг утгаараа их төлөмдөө бас их талархаж байна. Тэгээд өнөөдрийн ярилцлагт одоо чадлынхаа ярээр өөрийнхөө одоо боломжийнхаа ярээр санал сэтгэлээ хуваалцъя гэж бодож байна. За Батөргөл болохоор битэрийг харж ийн сонсож ийн гэдэг байгаа. Болоод байна. Батөргөлөө бол н оруулчих юмсан. Батөргөл нөө би бол утсаараа яхад бол яг лайв руу ороод тэгээд нөгөө нэг request юу илгээх үү гэдээ асуухаар нь request илгээсэн. Тэнгүүт join хийх үү гэсэн. Тэгээд join хийхэд бол холбогдсон доо. За Батөргөл маань одоо ингээд уулна. Бидэд бол нэлээ эртнээс одоо энэ юу цагаа тохироод л ингээд нөгөө нэг цагийн зөрүүтэй юм газруудаас холбогдож байгаа учраас бас нэлээд бөө юм болж иж ингээд цаг юмгаа тохирж байгаа. Бас хүмүүсийнхээ зав заягаар бас амралтын өдрүүдээр ихэд тохируулсан. Тэгээд бол н ороод ирвэл их сайн байна. За тэгээд Францын сэтгэгч Жозеф гэдэг хүн болохоор бид хэлснийхаа дараа л юу хүсэж байгаа мэддэг гэж одоо хэлсэн. Хийлсэн юм уу гэдэг надад энэндээс одоо нэг бодол төрөөд байна. Батөргөл маань wave хийгээд идэг. За одоо ороод ирэх шиг байна шүү. За Батөргөлөө
Саяны энэ юун дээр үндэслээд түрүүний оюун сүрэн одоо докторийнхаа ярьж ирсэн зүйлээ жоохон дэлгэрүүлээд яг хэл сэтгэлгээний талаасаа манай хүмүүсүүдэд уялдааг нь өөрийнхөө мэрэгжлийнхаа зүгээсээ жоохон дэлгэрүүлж ярьж өгөөч гэж хүсэж байна. За тэр Францын сэтгэгчийн хэлсэнтэй ерөнхийдөө санал нэг. Яг үехээр зэрэг хүний оюун сэтгэлгээ одоо тархины үйл ажиллагаа тэр дундаа энэ сэтгцийн маш олон үйл ажиллагаанууд бол үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо хэрхэн яаж явагдаж байгаа тэрний яаж илэрхийллийн үр дүн юу байх вэ гэдэг зүйл дээр хараад байхад ерөөсөө хүнээс хэл яриа за бодлоо илэрхийлж байгаа хэл яриа за тэгээд сэтгэл хөдлөл үйлдэл гэсэн үндсэн гурван зүйлэл одоо үр дүн болж харагдаж идэг. Тэгэд зарим хүмүүс ингээд ерөөсөө яг юу хүсээд яг юу илэрхийлэх гээд байгаа гэдгээ нарийн ойлгож чадахгүй ухаарч ухамсарлаж чадахгүй байгаа ч гэсэн үг яриагаар илэрхийлэх гэж үйл хөдлөөрөө ч гэдэг юм эсвэл сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлэх гэж оролдож явах явцдаа одоо би одоо яг ийм юм л хэлхийг хүссэн биш үү би яг гэдэг юм бол ингээд авдаг гэдэгтээ бол би хувьдаа санал нэг байдаг. Миний хувьд бол ажил мэргэжлийн явцад тусламж хүсэж ирж байгаа хүмүүстэй ингээд ярилцаа гол миний эмчилгээний арга бол ерөөсөө л яриа техник. Тэгэхээр ингээд ярилцж явах явцад ихэнх хүмүүс одоо тодорхой хэмжээгээр ухамсарлаж ярих гэдгээсээ илүүтэйгээр ухамсаргүйгээр одоо дотроо бодож байгаа дотоод ертөнцид байгаа тэр зүйлсийг бол эвлүүлээд хэлцдэг үгээрээ. За зарим нь оновчтой хэлнэ, зарим тийм ч оновчтой хэлэхгүй. Гэхдээ тэгж илэрхийлж явах явцдаа тэр танин мэдхүүн одоо энэ сэтгцийн маш олон үйл ажиллагаанууд хоорондоо холбогдож тэр хүн яг л ийм юм хэлэх гээд байгаа юм байна гэдэг юм нь одоо ярилцагчдад харилцаа ярилцж байгаа хүндээ болон өөрт нь одоо хэлбэржиж ирдэг гэж ирдэг. Гэхдээ ярьж байгаа яг илэрхийлж байгаа хүн маань өөрөө хэлж дуусныхаа дараа л би ер нь яг юугаад хэлчихв яг би өөрийгөө зөв илэрхийлсэн үү би яг өөрийнхөө хүсэж байгааг яг одоо бодож байгаа илэрхийлэхийг хүснээ илэрхийлж чадсан уу гэдэгтээ ярьсныхаа дараа ерөнхийдөө эргцүүлэн тунгааж боддог тал нь дийлэх байх шиг байгаа юм. Гэхдээ энэ маань тэр мэрэгжлийн тухайн яг өрнөж байгаа үйл явцтай ч холбоотой байж болно. Харин монголчуудын сэтгэлгээг ингээ харж байхад Монгол ардын зүр цэцэн үг дотор бол монголчуудын оюун сэтгэлгээний маш олон баялаг зүйл үлдсэн байдаг гэж би хувьдаа шингэсэн байдаг гэж би хувьдаа боддог. Тэгээ монголчуудын одоо өргөн хэрэгэлдэг үгнүүд дотор зүр цэцэн үгнүүд дотор нөгөө хэлхээсээ өмнө бодож тунгаа одоо 7 хэмжиж нэг огтлч гэдэг юм. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн байдлаар ухамсартайгаар зориг чиглэлтэйгээр төлөвлөсөн байдлаар бодож эргцүүлж иж өөрийнхөө оюун дүгнэлтийг хэл яриагаараа дамжуулан илэрхийлж чадах юм бол бодлогогүй одоо ухамсаргүйгээр хэлсэн ийм үгээс илүү үн цэнтэй илүү одоо хүмүүст өгөөчтэй байх боломжтой. Тэгэхээр тэр системтэй өгөөчтэй үр дүнтэй илэрхийлэх боломжийг л боловсрал олгодог гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийг одоо суур боловсрал гэдэгт бид нар сургуулийн өмнөх боловсрал, сургуулийн боловсралыг аль алийг нь оруулж байгаа шүү дээ. Ерөнхий боловсралыг. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсралаас эхлээд тэр сургуулийн өмнөх боловсралын байгууллагуудаар дамжаад хүүхд маань нийгэмшиж бидаан нийгэмшигч байгаа энэ үйл явцад шатараатаагаар оролцох явцдаа хамгийн гол нь би хизээ хүнд юуг яаж хэлвэл илүү хэрэгтэй одоо бусадтай харилцан одоо зүй зохистой харилцах боломжтой өөрийгөө илэрхийлэх боломжтой гэдэг бүх тэр цэгцтэй системтэй ийм боловсролоо өөрөө олж явах боломжтой байдаг гэж байна. Тийм болохоор зэрэг миний хувьд энэ боловсролын шинжилгээний явцад би өөрөө ч одоо ингээд ихтэй сургуулийн төвшөнд боловсрал үйл ажиллагаанд оролцоод явж байгаа хүнийхээ хувьд юу их анзаардаг вэ гэхээр
бид нэр сайхны хүртэл боловсрал гэхээр ердөө одоо нэг гэрчлэгээ дипломоор хэмждэг байсан мэт. Гэтэл яг үнэндээ бол тэр цаасаар хэмжигдэж байгаа тэр боловсролоос илүүтэйгээр хүн чанарын боловсрол, хүн гэдэг төлөвшлийн, суур төлөвшлийн одоо тэр зүйл аюу үнцэнтэй гэдгийг сүүлийн жилүүдэд маш их анхаардаг болчихж. За тэгвэл тэр хүн байх одоо Монгол хүн байх тодорхой үндэс ухааны онцлогийг шингээсэн тэр хэдэн мянган жилийн одоо соёлоор дамжиж ирсэн тэр бүхнийг тодорхой хэмжээгээр эзэмссэн байхын хэрэг сэтгэлгээ нь яг л тэр одоо үндэснийхээ олон зуун жилийн илмэд юу мэдээллүүдийг агуулсан хэрээрээ боловсрох, суур боловсролын түвшин одоо хэмжигдэж байгаа юм болов уу гэж би хөдөө ойлгоод байгаа байхгүй. Яг энэ суур боловсролыг эзэмшүүлэх гэж байгаа энэ хөтөлбөрийг шинжлэх гэж одоо харь хил дээр гадны хил дээр энийг асуудал нь юу яг юу сэр доктороо юу яг наадах шиг дараагийн сэдвүүд баг. Тэгэхээр нэг юу эхлээд таслаад би нэг асуулт энэ төр жоохон бэлдсэн байгаа тийм жоохон юу. Тэгэхээр ерөнхийдөө би таны дүгнсний ярьсан ч дүгнээд болохоор хэл бол ерөнхийдөө одоо хүмүүсүүд хоорондоо харилцахад одоо өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болдгоо гэж одоо ер нь дүгнээд хэлчих болох уу те хэлний үүрэг бол өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө бодлыг бусдад ойлгуулах бусдад мэдээлэл дамжуулан тий одоо харилцаанд орох гэдэг энэ үүргийг бол хэл гүйцэтгэдэг юм байна гэдээ ерөнхийдөө хэдүүл ойлгож байна. Тэгэхээр одоо тэр хүн өөрийгөө бусдад ойлгох туц байдалд одоо нэг тавихын тулд тэр хэлийг сайн эзэмших ёстой гэсэн санааг та бол бүрэн хэлж байна тий. За. Тэгэхээр цаашаа одоо явхад нөө Сафир Ворфийн таам гэж би бас ингээд сая нэг номон дээрээс бас уншсан л да. Энэ дээр болохоор нэг Джон Хердер одоо Уильям Хомболт гэдэг Германы эрдэмтэд болохоор энэ олон улсын хэн шинжлэлийн харьцуулсан судалгаануудыг 18 зуунаас хийж эхлээд энэ хоёр одоо хүний судалгааг цааш нь болохоор Америкийн нэгдсэн улсад Эдвард Сафир, Бенджамин Ли Ворф гэж хүмүүсүүд одоо цааш нь үргэлжлүүлээд энэ Сафир Ворфийн таам гэдгийг одоо дэвшүүлсэн юм байна. Тэгээд энэ таамган дээр болохоор хэл бидний юу бодож байгааг тодорхойлдог бөгөөд хэл бүр өөр хоорондоо ялгаатай давтагдашгүй гэдэг ийм үндсэн хоёр санаа дэвшүүлсэн юм байна тийм үү. Тэгэхээр та одоо энэ дээр бас одоо хэлний хоорондоо одоо ялгааны талаар та өөрөө сэтгэл судлалын одоо юм зүйлсээ мэрэгжлийн зүгээс юм хэлний ялгааны талаар юм өгөөч тээ. За яалтчгүй хэл бол бидний бодол санааг илэрхийлж байгаа гэдэг утгаараа одоо тухайн үндэстэн хүмүүсийн үндэстний ясны хэдэн зуун жилээр дамжиж ирсэн тэр соёлын соёлын элементүүд ингээд ямар ч нөхцөлд хүн өөрөө ч мэдлгүйгээр ингээд яг тэрийг агуулсныхаа хэрээр сэтгэлгээ нь ялгаатай байдаг гэж би хувьдаа боддог. Энээр бол хүлээн зөвшөөрч санал нэгдэж байна. Яагаад вэ гэхээр зэрэг би миний ихэнх үйлчлүүлэгч нар хэдийгээр Монгол хүмүүс ч гэсэн би гадны бас Францын иргэнтэй одоо сэтгэл эмчилгээний харилцаа тогтоожлоо. За Иран одоо Арабын хүнтэй за тийм тохиолдолд ингээд ярилцж байхад ийм унган хэл дээр яг ижил яс үндэс нэгтэй хүмүүстэйгээ тий яс ухсаа нэгтэй ийм хүмүүстэй сэтгэл засал хийх хоёр үнэхээр ялгаатай байдаг. Жишээлбэл Монгол хүнд бол би түрүү яагаад зүр цэцэн үгийг одоо онцлоод байгаа вэ гэхээр зарим нэг хүмүүс яг тэр сэтгэлд нь дутагдаад байгаа зүйлийг эсвэл тэрнийг шийдвэрлэх гээд байгаа асуудлаа яаж шийдэхээ гэдэг гарцуулах гээд хайж явж явах үед нь яг онсон зүр цэцэн үгийг хэлчихтэл Монгол хүн шууд хүлээж аваа. Эн чинь ингэсэн үг юм байна шүү дээ. Би ингэх ёстой байна гэд. Ерөөсөө тэр 2-3 үгэн дээр бүх одоо хэдэн сар жилээр хайгаад байсан зүйлээ олоод ухаачих боломж гарч идэг. Яг тэр гадны хүмүүс тэр
За хэрвээ монгол хүн байсан бол би яг энэ үгийг хэлчихвэл энэ хүн ойлгож гоод байх шиг байна гэхээр одоо тэгж хатчилж орчуулах миний хэлний чадал хүрэхгүй нөгөө талаараа би яг тэр үндсэн санаагаа нөгөө хүндээ хэлэхээр үнэхэрийн одоо сэтгэлгээ бол бас ялгаатай юмнууд яг миний хэлэх гээд байгаа санааг тэр хүнд хүргэх гээд байгаа зүйлийг бол тэр олгон ойлголцож авч чаддаг ялгаатай хүрлээж аваад байдаг. Уул нь бол яг л өөрийнхөө бол бас л яг тэр хүнд ингээд ойлгуулчвал илүү дээр байх гэдэг утгаараа ойлгуулчих гээд оролдоод байхад тэр хүмүүсийг хүлээж авч байгаа огт өөр байдаг. Тийм болохоор л хэл гэдэг бол яалтчгүй одоо тухайн оюун сэтгэлгээний илэрхийлэл болж байгаа гэдэг утгаараа тэр сэтгэлгээ чинь одоо яс үндэс бүхэн өөр одоо энэ дэлхий дээр нөгөө түүхийн үзэх юм бол миний ойлгож байснаар бол одоо хүн төрлөختөн үүссэн цагаас хэл соёл үүссэн цагаас одоо 7-8 мянга гаруй одоо 1000 орчим хэл соёл үүсчихсэн гэж үздэг юм билээ. Одоо тэгээд тэр нь устгах нь устсаар хагаад их бас л нэлээд цөөрч байгаа. Тал хувийн ч бараг устцсан байна. Тэгэхээр тэр бүхний цаана бол соёл дагаад устдаад байна. Тэр соёлыг авч үлднэ гэх юм бол бид нар яалтчгүй энэ хэл хэлний одоо энэ боловсрал гэдэг бол эцсийн дүндээ тухайн одоо үндэстэн уг саатны яг тэр нэг өөрийн гэсэн өрмөц давтагдшгүй сэтгэлгээний яг үндэс байдгийн байна л гэж би ойлгож байгаа. Тийм ч учраас яг энэ суур боловсрал төрөнд нь хэлсэн суур боловсрал ерөнхий боловсролын одоо хөтөлбөр дээр энэ өөрийн хэлний одоо боловсролыг яаж өгөх ёстой юм. Тэрнтэй яг энэ тэнцүү энэ түрүүн одоо энэ нэвтрүүлэг бичлэг эхлэхээс өмнө хэлжсэн тэр галбаатлагдсан дайрлагдж байгаа энэ одоо орчин үеийн энэ үйл явцад яг тэр үндэстэн бүрийн сэтгэлгээ бүрийн онцлогийг ингэж хадгалсан алдагдуулахгүй тэр хадгалсан хэл соёлыг одоо хэрхэн яаж уялдуулж тэр олон соёлын хүмүүстэй яг л ойролцоо сэтгэж нэг төвшөнд ингээд ойлголцож мэдээлэл одоо харилцан солилцож тий өөртөө бодол санааг илэрхийлж сурах гэдэг дээр бол одоо анхаарахын тулд бид нар яалтчгүй энэ суур боловсролын энэ олон хэлний соёлыг дамжуулаад олон соёлд яаж суралцах вэ гэдгийг харьцангуй их тэнцвэртэй хадгалах ёстой болов гэж бодод байгаа. Тэгэхгүй хэд нэг хэл рүүгээ тууршрахч байдаг юм уу? Ингүүл бас нөгөө сэтгэлгээ маань үнэхээр өөрчлөгдөж байна. За тэгээ өөр бас нэг юм хэлмээр санагдаж байгаа нь юу гэхээр зэрэг одоо бидний үед орос хэл дээр сургалт явуулдаг бас сургуулиуд байсан. Тэгээ бид нар чинь би бол зүгээр л жирийн одоо гэр хорооллын 10 жилийн сургуулийг төгсөж байсан. Дараа нэгдээд сургуульд ороход бол орос хэл дээр анханасаа одоо орос хэл дээр ерхий боловсрлоо олчихсан хүүхдүүд тэ ингээд зэрэгцэхэд зарим нэг давуу тал байхад зарим талаар дутагдaltaй юмнууд байж л байсан. Тэглээгээд бол тэр мэн хичнээн одоо ялгаатай юмнууд байгаа ч гэсэн уг хүмүүс нь ерөөсөө адилхан л бид нар чинь нэг угсаа үндэстний хүмүүс учраас ойлголцох юмнууд бол бас нийтлэг л байсан л та. Тэгэхээр зэрэг одоо энэ хэлний боловсролын асуудлыг хизээнээс яаж одоо хүргэх вэ гэдгийг бид нар бол нэлээд сайн бодолцох хэрэгтэй болов. Ямар ч хэлсэн дүгнэлт хэлэхэд бол саяны хэлсэнчлэн одоо хэл гэдэг бол өөрөө соёл сэтгэлгээний одоо маш том илэрхийлэл байгаа учраас эргээд хэдэн зуун жилийн тэр өвийг тодорхой хэмжээгээр тээгч гэдэг юм уу те өвийг хадгалсан ийм илэрхийлэл учраас одоо энэ хэлний боловсролтой бид нар альч салбарын хүмүүс тодорхой хэмжээгээр одоо санаа бодлоо солилцож Монгол одоо ирээдүйд хүүхдүүдтэй яаж энэ олон соёлыг одоо тэр хэлээр нь дамжуулж хүргэх вэ гэдэг дээр их бодолцох хэрэгтэй болов гэж бодод байна л да. Би бол энэ дээр бас нөгөө Бат хориглыг хэрвээ ордсон бол нөгөө нэг одоо жинхэнэ нөгөө
одоо Батөргөл чи өөрөө нэг орос хэлтэй. Тэгээд англи хэлтэй яг энэ яг энэ асуултан дээр аюу чухал нэг санал хэлэх ёстой байсан болов гэж бол бодоод байгаа маа. Уул нь одоо их чухал хүн маань ингээд гадаа нь олжээ. Би энэ чинь нэмгээд одоо оролдоод бас их жоохон уучлаарай. Одоо тэгээд техникийн асуудлаа шийдэж чадахгүй нь бас их миний хувьд одоо их очир дутагдaltaй асуудал болчиход байна л да. Тэгээд одоо оролдоод л байна. Тэгээд энэ дээр бас би биднесийг үзэж байгаа хүмүүсүүдээр одоо нөгөө соёл судлалын ухааны доктор, Эрдэнэ цэцэг докторыг бас харж байна. Тэгээд хэрэг энэ дээр одоо бас энэ асуудал дээр хэрэг саналаа хэлэх бол та бүхэн чөлөөтэй комментэн дээр те одоо яг мэргэжлийн зүгээс юу гэж үзэж гин гэдэг комментуудаа бичвэл бас нөгөө энэ лайв дараа нь үзэх одоо сонирхогч олон хүмүүсд бас олон талын нөгөө нэг мэдлэг одоо гэх юм уу ашиг одоо тийм өөх талаасаа бас нэмэртэй харьцуулж үзэх боломжтой хамгийн гол нь боломжтой болоход хамгийн гол миний энэ хийгээд байгаа лайв хийж байгаа зорилго нь болохоор хин нэгэн хүний эсвэл одоо юу санааг сонсох олон хүний олон санааг сонсоод тэр дотроос өөрөө тунгаалт шүлтээ хийгээд хүмүүсд аль нь зөв бэ? Аль нь илүү ноён нуруутай юм ярьж байна бэ? Тэгээ аль нь одоо биднээсийн Монгол хүний хувьд Монгол улсын тухайд илүү их юу зөв зохистой одоо нөгөө Монгол хүнийхээ хувьд юм уу эсвэл Монгол улсын хувьд ашигтай хувилбар байх вэ гэдэг талаасаа шийдвэр гаргаад тэрнийхээ нөлөөгөөр одоо бас өөрийнхөө нэг одоо улсын орныг удирдахад өөрийнхөө тэр байр суурийг эзлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд бас нэмэр болох болов гэсэн юм байр суурьтай болон байгаа маа. Тэгээд Батөргөлийг одоо уул нь яг энэ асуултан дээр бас их найдажсэн одоо та бүхнээс бас их уучлах гэж байна. Тэг би жоохон оролдоод байна. За дараагийн тэгээд ямар ч Батөргөлийг яаж жоохон асуудал шийдэж олж байгаа цаашаа явъя. Тэгээ түрүүн одоо яг нэг оюун доктор бас хэлсэн. Одоо ерөнхийдөө нэг хэл бол ингээд дэлхий дээр бол одоо ЮНЕСКОгийн одоо нэг дэлхийн хэлний атлас гэж байдаг юм байна. Тэрэн дээр одоо бүртгэлтэй байгаагаар албан бусаар 7099 одоо юм хэлээр ярьдаг гэсэн юм багцаа тооцсон гарсан юм байна. За тэгээд ерөнхийдөө болохоор хэдийгээр хүн төрөлхтөнд одоо албан ёсоор тий бүх одоо албан бичвэгээр ингээд бүх хэл бүх одоо хүмүүсийн хэлэнд бүлгүүдийн угсаатны бүлгүүдийн ярьж байгаа хэрэгжилж байгаа бүх хэл тэгш хэрэгтэй гэж байгаа боловч сүүлийн үед одоо ингээд цөөн тооны түрүүн одоо нэг хэлний одоо төрөмгийлэх давмгаалах байдал бол одоо сүүлийн жилүүдэд илт явж байна гэдэг. Үүнийг болохоор одоо хэлний төрөмгийлэл гэдэг одоо хэлний империализм гэдэг бүр нэр томьёо хүртэл одоо бас гарсан байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь бол нэг хүн болгонд угсаатны одоо бүлэг болгон үндэстэн болгонд өөрийн төрлөх хэл бол хамгийн тэргүүний асуудал байх ёстой тийм үү. Тэр үндсээрээ одоо нэг бусдыг өөрийнхөө хэлээр давмгаалах, өөрийнхөө орон цагт хэлэх. Ер нь хэлийг нөгөө нэг бусдад зааж яана гэдэг чинь бус өөрийнхөө орон цагт хэлж өөртөө одоо нэг өөрийнхөө оршихуйг л илүү баталгаажуулж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Би бол тэрэн дээр оюун докторыг санал нийлэх байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол 1950 оноос одоо тань дээр түрүүний хэлсэн дээр тоо хэлэхэд 1950 оноос 2010 оны хооронд бол 230 хэл устж үгүй алга болсон байна. Бүр ингээд одоо зөвхөн энэ нэг юу судалгааны зориулалтаар л тэмдэглэгээнүүд үлдсэн гэсэн үг шүү. Тэгэхээр ерөөс хүний хэрэглэнээс устж үгүй алга болсон. Тэгэхээр нөгөө 7000 хэлнээс чинь 230 ингээд байхгүй болсон байна. Тэгээд одоо дэлхийн одоо түрүүний 7099 хэлний чинь одоо 3-ны 1 нь бол ерөөсөө 1000-аас доош хүний хэрэглээнд орсон байна. Тэгэхээр одоо маш бага тий одоо устдах аюулд орсон байна л гэсэн үг шүү. 1000-аас доош хүн ярьж ийн гэдэг чинь дараагийн ээлжинд одоо ингээд устгад бэлэн болсон байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийн байдлаар бол 2-7 хоног тутамд нэг хэл устж үгүй алга болж байна гэсэн юм тоо баримттай хэлээд. Тэгээд ерөнхийдөө болохоор ирэх зуунд одоо энэ 7000 хэлний чинь ерөөсө 50-аас 90% нь устж үгүй алга болно гэсэн юм таамаг явж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ таамаг болохоор одоо биднээс хувьд маш их юм нэг эрсдэл дагуулсан ч гэдэг дайшин жоохон айцтай миний хувьд бол айгүй айц төрүүлсэн. Бид нар тэр устж агуу алах
болох тэр 50% юм уу 90% орж ийн үгүй тий. Бид нар орох уу гэдэг асуудал айгүй чухал болж байна. Тэгээд ер нь бол манай монгол хэлний харьяалагддаг алтай язгуурын хэл болохоор нэг дотроо юм юу 3 бүлэг байдаг юм байна. Тэгээд ер нь түрэг хэлний монгол хэл, манж, тунгус гэдэг. Тэгээ ерөнхийдөө нэг 40 гаруй улс ярьдаг юм байна л да. За одоо бид нар энэ дотроос монгол хэлийг аваад үзэхэд монгол хэл ердөөсөө л нэг 10 сая тий. Одоо өөр монголоо, халимга, буряда нэмээд бид нар өөрсдөө 3 саягаа нэмээд үзэхээр нэг 10 сая хувь орчим л хүн тий. Одоо ер нь бохир тоогоор бол юм хүн ярьж штэ. Тэгэхээр одоо монгол хэл одоо миний бодлоор бол ерөнхийдөө ингээд нэг бас л ингээд ирээдүйн хойжтой устж авгүй алга болох ийм хэлний одоо жагс те бас л аюултай ийм одоо нөхцөлд ороод байна гэж үзээд байна. Таны бодлоор ер нь монгол хэлэнд ямар аюул занал хийлж байна вэ? Ер нь монгол хэл аюулд орсон уу? За би бол аюулд орсон гэдэгтээ санал нэгтэй. Яагаад гэхээр зөв ганцхан жишээ дүрдээ л та. Нэлээд хэдэн жилийн өмнө би Харвард их сургуулийн нэг сургалтанд хамрагдсан. Тэгж яхад Америкийн нэг юу одоо бас л надтай адилхан сэтгцэн эмээг судлаач эрдэмтэн профессор Америк хүмүүсийн нэрний одоо хувьслын талаар нэг сонирхолтой жишээ татангууд дараа нь би хурж ирээд оюутнуудтайгаа миний заадаг хичээлийн нэг хэсэг нь болохоор оюутнуудад хүний сэтгцийн сэтгц бэлгийн хөгжлийн үйл явцын талаар хичээл заадаг байхгүй юу. Тэгээ тэр хичээлийнхаа лекцийнхаа явцад тэр монгол хүний нэрний хувьслыг ингээд яг тэр Америк эрдэмтний жишээ татсантай одоо бодож байгаад ингээд нэрний хувьслын талаар бас бодоод үтсэн чинь зүгээр л өөрийн л ажиглалтын хүрээнд ч их сонирхолтой зүйл ажиглагдсан. Тэр нь юу гэхээр зэрэг одоо 30-40 оноос өмнө бол монголчуудад нэрд бол төвд хэл одоо санскрит гарлын ийм нэрнүүд маш их зөнгөлж исэн байна. Тэгээ тэр нь өөрсдийнхөө маш их утгатай. Одоо утга төвлөрд. Тийм учраас одоо нөгөө дээр үеийнхэн чинь лам багшаас нэр зална гэдэг нь ямар учиртай гэхээр зэрэг тэр нэрний цаана бол тэр хүний хувь заяа энэ хүн бол ямар амьдралыг туулах вэ гэдэг хөл өтөн хувь төөргийнх нь одоо нэг бол хаалт нэг бол дэмжлэг болох утгаар нэрийг оноож исэн байдаг юм байна. Тэр төв санскрит хэлнүүдийн юу бол тэр нэрнүүдийн цаана бол маш сонирхолтой яг монголчилсан утгыг нь олох юм бол маш сонирхолтой зүйлүүд байгаа байхгүй. За тэгтэл 50-60-аад онд болохоор зэрэг манайх зөвлөлтөд холбоот тухайн үеийнхаа зөвлөлбод улстай маш их найрамдлалын харилцаа маань хамтын ажиллагаа маань улам өргөн гүнзгийрсэн учраас орос нэрнүүд нэрээ модонд орсон байдаг юм билээ. За тэгээд 80-аад оноос хойш бол 70-80-аад оны сүүлчээс бол хүн төрлөخت нь аль ч улсад бол тэр тусмаа манад ч гэсэн иргэдээ нөгөө сансар окторгууг эзэмшигтэй холбоотойгоор тийм сансар окторгууг чиглэлийн одоо од гаргсын ч гэдэг юм. Тийм нэрнүүдийг нэлээ өгчээсэн байдаг юм л. Дорой хайтал одоо хамгийн энгийн инээдтэй гэмээр жишээ юу вэ гэхээр зэрэг би одоо тэр үед хүүхдээс учраас аюул тод санаж байгаа. Тэр нь 81 онд Монгол хүн сансарт нисээд Гүрээрэгчээ Баатар маань Жанибекийн хамт ингээд Монголд 5 сард ирсэн байгаа. Тэгээ 5 сард яг ирсэн тэр радиогийн нэг нэвтрүүлгийн одоо нэвтрүүлгийн нэг мэдээг би бүр амар сайн сандаг. Тэр нь юу гэхээр зэрэг одоо яг их юу буян тухай дээр ингээд газар дах агшинд нь хин Гүрээрэгчээ Баатрын маань төрсөн нутг нь Булган аймгийн 3 булгасум. Тэгээд яг тэр суманд нь ч юм уу эсвэл одоо ямар ч хэлсэн булганд яг тэр онгоц газар дах үед хоёр ихэр унаг төрсөн. Тэнгүү тэр унганд нь гүр аригчиж Жанибек гэдэг нэр өглөө гэдэг. Би тэр үедээ хүүхэд байсан ч гэсэн үгүй одоо унганд хүний нэр өгдөг юм байхтай гэл. Тэгэхээр тэр бол үнэхээр одоо бас л одоо тэр хүмүүсийг угтаж авах тэр офицеруудын ордон руу ингээд явж явах замд нь ингээд бүх хүн хэний ч албадалгүйгээр ингээд зам
Тэгэл гайхаад л тухайн үед ямар сони юм бэ унганд гэл өнгөрчсэн. Тэгээ сүүлдэн дээр нөгөө сая лекцэн дээрээ татчихж байгаа нөө дээр хүртэл тэр хамгийн түрүүнд замны тэр нэрээр дамжуулаад нэр гэдэг чинь эцсийн дүндээ бас л хэлний соёлын нэг хэсэг учраас одоо нэрэнд хүртэл тэр нийгмийн амьдралын үйл явцууд бас их нөлөөлдөг юм байна гэж харагдгаар байсан. За гэтэл 90-ад оноос хойшхыг ингээ харахад одоо өнөөдөр ч гэсэн бас тэр нэлээд тод томроо мэдээ. 90-ад оноос хойш үндэсний ухамсар нөгөө сэргээд эхлэнгүүт Чингис өгөөдөө Тэмүүжин ийм нэр айгүй ингээд шинэ оюутнууд ороод ирэхэд ингээд тэр ангид одоо яг ижилхэн нэртэй маш олон хүүхэд байгаа. Жишээл би нэг юмыг ерөөсөө мартдаггүй. Манай охин нэгдүгээр ангид ороход нь тэдний ангид 7 ануужин гэдэг нэртэй хүүхэдсэн. 7. Зарим нь бол овгийн эхний үсэг нь хүртэл адилхан болохоор одоо баа бэ яач гэдэг юм ингээд ялгах гэж айгуу төвхтөө. За тэгээд тэр 7 ануужингийн дараа дахиад нэг одоо юу лээ өгөөдөө ч үлээ жилээ бас нэг монголчин ийм нэр бас их олуулаа гэх. Тэгэхээр зэрэг энэ хэлний хувьд нэрний асуудлаас ингээ харж байгаад би юу хэлэх гэдэг маш ядмаг болцсон байна бид нар. Одоо маш олон баялаг монгол хүндээ зөвхөн монгол хүмүүсийн нийтлэг одоо монгол утгатай нэр гэхэд чинь би сайхан нэг ингээд тэр нэрсийн жагсаалтыг харж ирсэн. За ямар ч хэлсэн багцаа бодоход 300-400 гаруй ингээд орчин үеийн ч байдаг юм уу те ийм нэрнүүд гараад ирж. А гэтэл сүүлийн энэ 5-6 жилд бас нэг анзаарч байгаа ялангуяа олонний танил урлагийн одных оддууд ч гэдэг юм уу хүүхдүүдтэй их тийм өөрсмөц нэршлүүд өгч ийн гэсэн чинь тэр нь одоо ямар утгатайг нь мэддэхгүй юм. Одоо ойлгож болохгүй. За тэр нэрэнд бас гадаад үгнүүд их орж ирж байгаа. Одоо баг ийм мод болсон биш үү? Хүүхдүүд өөрсдийнхөө нэрийг одоо эцэгхээс их заяасан нэрээ бол одоо амар хэлбэрч гэдэг юм эсвэл энэ орчин үеийн сэтгэлгээнд дэж тааруулдаг юм гадаад нэр өөртөө сонгодог болчих. За нэг талдаа хувь хүний сонголт бурууч биш байхаа. Гэхдээ миний эмзэглэж байгаа зүйл юу вэ гэхээр зэрэг энэ хүний хувь тавиланд энэ хүн ямар голлох үүрэгтэй явахыг гэдгийг тодорхой хэмжээгээр хамгаалах юм уу дэмжих юм агуулгатай байдаг гэдэг нь үнэн болвол бид нар хэл дээр ийм ядмаг хандж байна гэдэг чинь тэрийгээ дагаад бидний сэтгэлгээ их ядмаг болж байна гэсэн үг. Тэгээд саяны одоо өөрөөр чинь хэлсэн тэр устдах аюул нүүрлж ийн гэдэг дээр би зөвхөн энэ нэрээр дамжуулахад үнэхээр устдах аюул нүүрлсэн болов гэж хэлэх гээд байна. Ааха. За тэгэхээр ерөнхийдөө бол би таны ярьсныг одоо буцаад нэг бадсад ерөнхийдөө бол хэл бол нөгөө тухайн нийгмийнхаа одоо соёлын өнгө аясыг дагаж хуурч өөрчлөгддөг юм байна тий маш их хамааралтай. Тэгээд энэ дээр бас одоо нэг миний нэг уншижсэн юмнууд дээр бас яг энийг бас ингээ хэлсэн байгаа юм да. Хэл бол ерөөсөө л одоо тэр эртний хэл гэдэг ч юм уу энэ одоо хуучинсаг тий хэл эсвэл сурахад хэцүү хэл гэдэг байдлаас ерөөсөө хэл устдаггүй гэнэ л дээ. Хэл ерөөсөө л одоо тухайн одоо нийгэмд үүсэж байгаа соёлын одоо байдалтай одоо их уялдаж устдах юм уу одоо эсвэл дэлгэрэх ийм асуудал яригддаг юм байна л да. Тэгэхээр одоо ер нь бол хэл бол яг соёлоо дагаж өөрчлөгдөнө. Соёл тухайн нийгмийнхаа соёлыг дагаж өөрчлөгдөнө. Тэгээд хэрвээ гадны соёлын одоо төрөмгийлэл болох юм бол тэрэнд өртөж бас устдаж үгүй алга болдог гэсэн ийм одоо эрдэмтдийн ерөнхийдөө судалгаанууд юм одоо юу байна л да. Тэгэхээр таны хэлж байгаа бол яг одоо нэрний яг жишээ аваад их сайхан тайлбарж өглөө. Тэгээд хэл бол бас одоо ингээд цаашаа юу яхад ахиулаад ярилцахад бол хэл бол бусадтай ойлголцох, өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болохоос гадна гэж байгаа юм. Хэл хувь хүн үндэсний бусдаас өөрийгөө ялгах тодтох хэрэгтэй болно гэж байгаа. Тэгэхээр нэгсэндээ тэр хувь хүний улсын орон зайн асуудал хэлээр илтэж байна. Хэлээр тэлэгдэж яригддаг. Тэгээд энэ хэлний хамгийн их ялгаатай асуудал бол ерөөсөө газар зүйн байршил дээр их уягдаж орж байгаа юм байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл энийг ингээд буулгаад ойлгох юм бол хэл бол ерөөсөө тусгаар тогтнолын баталгаа. Тусгаар улсын одоо тий тусгаар улсын бусдаас үл хамаарах одоо бие даасан улс гэдэг баталгаа бол одоо хэл юм байна гэсэн иймэрхүү сүүлийн үеийн судлаачдын юм асуудлууд яриад байгаа юм байна. Тэгээ энийг болохоор
тэр национализм, этно национализм буюу одоо угсаатны национализм одоо судалгаа хийдэг. Волтер Коннор гэдэг хүний одоо энэ судалгаанууд яг энэ чиглэлийн одоо үзэл баримтлал төлхөө ярьж байгаа юм байна. Тэгээ энэ хүн болохоор одоо ерөөсөө хэрвээ одоо хил тусгаар тогтнолын одоо үндсэн шалгалтыг үзэх юм бол 1971 оны байдлаар 132 улсад явуулсан судалгаагаар 12 улс л одоо хилнийхээ хувьд бүрэн тусгаар улс байна гэсэн ийм судалгаа хийсэн байна. Энэ юу гэж нэхэр тэр улсад зөвхөн нэг хэл нь уялдаг. Бүх хүмүүсүүд нэг хэлээр л ярьдаг гэсэн. 50 орчим улсад болохоор угсаатны одоо нэг бүлэг нь одоо дийлэнх буюу 3-2-т нь эзэлж байна. 39 улсад бол ерөөсөө хилний тусгаар тогтнолын баталгаа гэж үзэх юм бол тусгаар тогтнол алгаа гэсэн. Яг нөгөө нэг албан ёсны нэг хэл байхгүй байна гэсэн ийм судалгаа их сонирхолтой судалгаа хийсэн байна л та. Тэгээд энэ одоо яг Монголын нөхцөл дээр бас одоо ер нь бол одоо жишээ авахад айгу жижигхэн жишээ боловч манай өөрсдийн нөхцөл дээр авахад одоо Баян Улгийн аймагт монгол хэлээр ярихгүй одоо тийм мэдэхгүй байгаа тохиолдол бас их сүүлийн их болж юм л дээ. Тэгэхээр та энэ дээр бас юм хэлээч тийм. За ер нь тусгаар тогтнолын баталгаа гэдэгтээ бол үнэхээр санал нэгдэж байна. Яг тэгэхээр би хувьдаа юу гэж боддог гэхээр жишээл манайх одоо хэдэн зуун жилээр энэ хоёр хөрштөөгөө ингээд хоёр том манай хоёр талд шиг хүн амынхаа хувьд ч газар нутгийнхаа хувьд ч гэсэн одоо аль хэзээний аль ч одоо хөршмэн манайхыг бол өөртөө нэгтгэчихээр ийм өчнөөн л 100 жилийг ингээд авч үзлээ. За дор хаяхтал одоо 300 жил банжийн ноёрхолт байлаач гэдэг юм. Гэхдээ тэр үед тэгвэл манайх яаж ингээд манай Монгол үндэстэн бас устчлгүйхэн шиг байсан бэ гэдэг дээр яг л хэлний асуудал гэж би бодож байна л доо. Яагаад тэгэхээр зэрэг одоо жишээлбэл өнөөдөр ингээд бас ямар нэгэн байдлаар улс төржүүлээд муулаад байдаг одоо хуучин социалист систем гэл ингээд би ч одоо өөрөө тэр үед одоо төлөвсөн суурь тавьсан хүн гэдэг утгаараа юу их анзаардаг гэхээр хэдийгээр бид нар 4-р ангиас орос хэл үздэг байсан ч гэсэн бидний хичээлийн тал хувь нь одоо монгол хэл, уран зохиол одоо тэр соёлын одоо өвийг өнөөдрийн хэлдгээр соёлын өвийг биднэрт дамжуулдаг энэ хичээлүүдийн эзлэх хувь хамаагүй их байсан байна. Одоо эргээ бодож байхад одоо өвгүүдээ ихтэл математикийн хичээлээс эхлүүл бүгд л үндсэн монгол хэл дээр л орж илаа шүү дээ. Тэгээд бас нэг зүйл нь магадгүй тэр социализмын одоо ялангуяа Зүлбат улсын нөлөөлөл тэр коминтерний нөлөөлөл их байгаад манайхыг одоо өөрийнхөө 16 дахь бүгд найрамд хуулс болгочихоор л байсан баг. Зүгээр яагаад болгож чадаагүй юм бол гэдэг би хувьдаа юу гэж боддог гэхээр зэрэг манай тэр үеийн удирдлагууд тухайн үед бол монгол хэлийг одоо авч үлдэхийн тулд тэр их нөлөөллийн дунд бяцхан ухаан гаргаж бяцхан ч биш баг агууч ухаан гэж би хувьдаа хэлдэг боддог. Тэр нь юу гэхээр зэрэг монгол хэлийг бол ингээ кирилл үсгээр оруулж ирээд тэгвэл монгол хэлнийхээ хэл соёлыг бол кирилл тэмдэг дээр л одоо илэрхийлж байгаа болохоос хэл соёлынхаа өвийн бүх юмнуудыг тэндээ хадгалаад үлдсэн. Тийм учраас магадгүй бид нар тэр юу яагааг байх. Хоёрдугаар тэгэхэд үндсэн хэлээ бол монгол хэлээрээ л байгаад байсан гол хэлээрээ. Гэтэл тухайн үеийн тэр миний мэдхийн л одоо Зүлбат улсын одоо бүрэлдэхүүнд байсан 15 улс чинь бүгдээрээ албан ёсны үндсэн хэл нь орос хэл байсан. Бид нар орос хэл болгоогүй байсан учраас магадгүй үлдсэн байх гэж боддог. Гэтэл өнөөдөр ингээд глобалчлагдана гэдэг утгаараа төрийн үндсэн хэл нь монгол хэл гээд байгаа боловч одоо би буруу санааг бол хэдэн жилийн өмнө элбэг дээр ерөнхийлөгч байхдаа албан ёсны 2 дахь хэл нь англи хэл гэсэн. Гэтэл тэрний одоо за яг хөө энэ англи хэлний хэрэглээ ингээд дайрлагдж байгаа гэдгээр хэрэгтэй гэдэг утгаараа бас хэрэгтэй л байх. Гэхдээ өнөөдөр би хувьдаа юу гэж боддог гэхээр тэр тэгж хэлснээс болоод одоо та бүхэн мэднэ Улаанбаатар хотын бүх газар ингээд зарим байгууллагуудын албан хаяг бол бүр монголоор ч байдаггүй шүү дээ англиар.
Тэгэхээр одоо бид нөр хүүхдүүдэд буруу шаардлага болчихж байгаа хгүй. Хүссэн үсээгүй энэ тэнд нь монгол хэлнээс өөр тэмдэгтүүд байна. Тэрийг хэрэглэх хэрэгтэй болоод эхэлж байна. За тийм болохоор тэр хүмүүс ч одоо англи хэл гэхээс өөр аргагүй болж байна. Нэг талаас. Нөгөө талаас бас нэг зүйл байна. Өнөөдөр Монголын хүүхэд залуучууд өсвөр үеийнхнийг бол одоо англи хэл сураад өгөөч гэж хахад эсрэгээр нь солонгос хэлийг бүр ерөөсө хэний ч шаардлагагүй бараг сурж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэднэрт солонгос соёлын нөлөө асар их байна. Телевизээр гарч байгаа киноны одоо хичнээн хувийн солонгос дараа нь байна. Тэ? Тэр өсвөр насны хүүхдүүдийн одоо даган дуурайж байгаа тэр одоо хамтлаг дуучид нь дийлэнх солонгос манад. Тийм учраас хүүхдүүд бол солонгос хэлийг англи хэлийг сурахгүй ирнэ. Солонгос хэлийг ямар ч хэлсэн хар яриагаар ч гэсэн бараг сурцсан тэр урлагийн дууны хэлээр нь чамаагүй сураад тэр соёлд нэвтрээд байгаа байхгүй. Өнөөдөр би зүгээр хүүхдийнхаа жишээгээр л ярихад бие биендээ өөр хорстой дууддаг нэрнүүд нь бараг солонгос байна. Энэ юг харуулж байгаа нэхэр энэ яалтчгүй над хэлний төрөмгийл дүртөөд байна. Тэрийгээ дагаад бид нар устгах хэлэнд орчоод байна. Бараг устгах соёлд орох гэдэг шүү дээ. Тэ? Бид нарыг хөдөлж ядаж нөгөө соёлынхоо өвийг дэлхийд бүртгүүлэхээс чинь өмнө хятадууд өр Монголын нэрийг барьж байгаад очиж бүртгүүлсэн. Одоо тэр чинь хэдхэн жилийн дараа хятадл болох байхгүй Монгол биш. Ингээд ирэхээр бид нар нэг л мэдгэд уусаад алуу болох боломжтой. Тэгэхээр бид нар одоо альва зүйлд сайн муу юм байлгүй яг хөө. Гэхдээ өнгөрсөн үеийнхээ сайн зүйлүүдийг, сайн уламжлалуудыг хадгалж үлдээд энэ төрийн залгамж холбоо гэдэг тэр төрийн бодлогын ер нь альва салбарын хөгжиж байгаа хөгжил чинь заавал өмнөх хөгжлийн давуу талуудыг авчиж л илүү сайжрах боломжтой шүү дээ. Тэгвэл тэрэн дээр бид нар яг энэ дээрээ уулзаад бид нар энэ хилээ авч үлдэх, тэрийгээрээ дамжаад энэ тусгаар тогтнолоо авч үлдэх, тусгаар улсынхаа бүрэн эрэхэд нэг одоо сэм хийж гисэн гэрмэн сэгсгэрч гисэн ээж минь гэдэгтэй яг адилхан яг л хизээ нэгэн цагт зовж ядарлаа гэхэд нэг би чи эх оронтой хүн шүү дээ, тусгаар улсын иргэн шүү дээ гэд нүүр бардам хэлэх боломжтой байгааг нэг зүйл одоо энэ хэл гэж би хэлмээр байна. За нэмээд хэлэхэд бас нэг яг одоо энэ нийгэмд Монголд өрнөж байгаа нэг зүйл би нөгөө мэрэгжлийн хувьд би энэ зунж байгаа энэ коронавигийн халдвартай холбоотой судалгаан дээр ажиллалаа. Тэгэхэд хүртэл одоо тусгаарлагдаад ирж байгаа улсууд бол ингээл янз янзын одоо асуудал тавьж хахад миний хувьд юу бодогдчихсэн бэхээр үгүй ямар ч гэсэн эдгээр хурж ирээд ижээ аавдаа эрхэлж байгаа юм шиг энэч болохгүй байх, тэрэнч болохгүй байх гэж хэлэх эх оронтой юм да гэдэгтээ одоо баярламаар сандал гэж бодож байгаа. Гэтэл өнөөдөр хичнээн уйлж гуйгаад харамсаж бодоод ч гэсэн хаашаа ч гэсэн очие гэсэн эх оронгүй байх юм бол яах юм? Хэл соёлгүй байвал яах юм? Тэгэхээр энэ зүгээр нэг ганц нэг хөтөлбөрийн асуудал биш, ганц нэг хэл судлаачийн асуудалч биш. Энд бол өөрийгөө ямар нэгэн байдлаар боловсралтай, соёлтой гэж ярьж байгаа бүх хүн энд толгоогоо одоо өвтгөх цаг ирсэн л гэж би хувьд бодож байна. Тэгээ энэ дээр бас Бат Оргилийн бас миний бодлоор яг нөгөө хэл аягүй чухал байрсаар илэрхийлэх байх гэж ууланд би одоо бодож анх бас Бат Оргилыг урьжсэн. Тэгээ харамсалтай нь одоо дааж одоо ингээд юу яачаа орж чадахгүй байна. Би одоо ингээд тэгээ уул нь бол яг Бат Оргил бас энэ чиглэлээр өөрөө одоо бичгээр өөрөө лайв хийгээд бас биднес яг энэ чиглэлээр санаагаа илэрхийлэл бас их зүгээр байхаа гэж бодож байна. Бид нар яг Кембрижийн боловсрол ч юм уу англи боловсрол гэж ерөнхий жижигшилж ярихгүйгээр эхлээд бид нар том асуудлаа ингээд тий ерөнхийд нь хараад тэрнийхээ дараа бид нар тэр асуудлаа жижигчилж үзвэл бас хэрэгтэй болов гэж бодоод байна л та. Тэгээд ерөнхийдөө одоо цааш нь ярьж байгаа үргэлжлүүлэхэд болохоор ер нь бол нэг 18, 19 тэр 100-д болохоор Европт өргөсөн юм том өргөлдөөнүүдийн үндсэн гол шалтгаан бол хэл байсан байна. Хэлний хэрэглээ хомигдоход ерөнхийдөө нэг хувь хүмүүсийн орон зай хомигддгийм байна л да. Одоо яг түрүүний яриад байгаа нэг солонгос соёл төрөмгийлээд эсвэл англи хэлний төрөмгийл ороод ирэхин үед монгол хүн гэдэг монгол орон зай, монгол ах бай, монгол соёлын орон зай хомигдож байгаа байхгүй тий. Тэгэхээр энийгээ тэлэх одоо нэг хүн гэдэг чинь чи монгол бишээ гэдэг би чи баг үгүйсгэл ороод ирж байгаа байхгүй. Үгүйсгэл орж ирж шүү дээ тий. Энэ үгүйсгэлийг эсэргүүцээд буцаад хариу үйлдэл хийх үүднээсээ ийм өргөлдөөнүүд
Тэгээд энэ нөө улсын их ашгаа одоо хамгаалаад ёо ингээд мөргөлдөөнөд их болж нэгсэндээ одоо улс хооронд тулаанууд гэсэн хөлтэй болох юм байна, болж исэн байна. Тэгээд ийм улсуудын одоо жишээн дээр болохоор энэтхэг болж исэн байна. Испани, Канада те одоо Бэлэг, Корсик, Америк нэгдсэн улс одоо өмнөд Африк тэгээд одоо Кельтикийн одоо энэ хэлээр ярьдаг энэ Нордикийн хойтлын одоо улсууд орж исэн байна л да. Тэгээ энэ одоо орчин цагт болохоор нэг салан тусгаарлах сонирхолтой юм угсаатны бүлгүүдийн одоо гол хэрэгсэл болсон гэж яг хэлний энэ ялгаатай байдал тий. Тэгэхээр одоо нэг улс дотроо хоёр өөр хэлээр ч юм уу гурван өөр хэлээр ярихаар нэг улсыг дотроос нь задлах одоо юм сонирхлын бүлгүүд бас үүсдэг юм байна л да. Тэгэхээр энэ дээр болохоор би энэ одоо манай улсад одоо яг энэ хичнээн өнөөдөр аюулын харгад илдээгүй байгаа ч гэсэндээ одоо хэрэг одоо англиар ярьдаг хүмүүсүүд үзээд солонгосоор ярьдаг хэсэг хүмүүсүүд ингээд казакаар ярьдаг ингээд өөр ингээд бүлгүүд үүсэх юм бол энэ дээр ингээд нэгдмэл байдал Монгол улсын нэгдмэл байдал үгүй алга болох юм байна тий. Нэг зангилагдах үндсэн гол шалтгаан бас ингээд алга болж байна гэсэн юм хэлэх гээд байгаа юм л да. Тэгээд та бол ерөнхийдөө ингээд Монгол улсын одоо нэг улсын хувьд бол хэлний дархлаа бол нэлээд алдагдаад байна. Энэ бол залуу үе дээр одоо маш их нэг ажиглагдж байна. Дээр нь одоо манай бичгийн болон одоо нэг тэр чинь бол олон нийтийн харилцааны одоо хаяг реклам гэдэг бол тэ олон нийтийн харилцааны одоо юунууд дээр одоо бас алдагдж байна гэд ерөнхийдөө хэлж байна л та. Тэгэхээр энэ одоо асуудлыг бид нар яг өнөөдөр ингээд яриад олон хүмүүсүүдэд ингээд бодож үзээсэй гэдэг сэдв болгож ерөнхийдөө үлдээж байна тийм. Энэ бол цаашдаа олон хүн ярих ёстой, олон хүн бодох ёстой юм асуудалтай. Хамгийн гол нь энэ хэлний нэгдмэл байдлаас үндэслээд энэ бол улсын тусгаар тогтнолын асуудал болох ёстоймаа гэдэг талаас ингээд бид хоёр энэ хэсгийн оюугаад базаад тэгээд одоо цаашаа дараагийн шатнд ороход ерөөсөө нэг эрдэмтэд одоо энэ хэлний одоо хөгжлийн асуудлыг юунаас ингээд болоод энийг судалсан чинь одоо ямар ч нөгөө хүний бие махбод болон одоо тий нүүр одоо өндөр нам тарган турангаа нас өснөөс ерөөсөө хамааралгүй зөвхөн одоо тухайн одоо нөгөө хүмүүсийн ярьж байгаа төрийн таны хэлсэн яг нэг монгол хэлний үгсийн сарн аяга хомс болоод томигдож байна гэдэг энэ асуудал дээр тулгарч байна л та. Тэгэхээр ямар ч хүнд бол ямар ч хэлийг заах боломжтой. Гэхдээ тэр тухайн хэрэглээний одоо тухайн хэлний чанар бол тухайн одоо хэлний одоо хэрэглээнд орсон үгсийн сангийн хэмжээгээр тодорхойлогдох гэдэг юм байна л да. Тэгэхээр таны бодлоор болохоор одоо энэ хэл гэж байна ой тогтоолт юм уу те одоо нэг хүн төлөвшөх, хүн сурах, оюуны бусад чадварт ямар одоо нөлөөлж байна вэ? Энэ дээр одоо хүний хөгжил дээр яаж илүү уягдж байна вэ гэдэг талаас нь түрүүн тухайд орсон тэгээд илүү дэлгэрэнгүй ярих боломж байна уу? Хэлийг хариуцдаг тархины төв уурах тархийг одоо маш олон чадваруудыг хариуцдаг уурах тархинд олон төвүүд гэдэг ингээд уурах тархийг одоо материалыг бүтцээ хуваадаг. Тэр дотроо хэлийг хариуцдаг хэлний чадварыг хариуцдаг төв нь одоо тархины хэсгүүдийн үүссэн гарал үүсэлтэй нь холбоотой хууц өгшин тархи одоо хамгийн эртний тархинд байрладаг хэсэгтэй холбоотой байдаг хэл. Тэгэхээр энэ юг харуулад юм хэрэг хүмүүс бол одоо нөгөө бүр эволюцийн юугаар ярих юм бол нөгөө Неандерталаас Неандертал хүн дүрс сармагчлагаас хүн үүсэх явцад ерөөсөө бусад амьтдаас ялгарах нийгэм шиг хамгийн гол одоо тэр харилцаа тэр нийгэмшлийн харилцаанд илүү их ороход энэ хэл соёлынх нь тэрийг хариуцсан тэр төвийн одоо үйл ажиллагаа их л байсан байх л та. Яг тэгвэл тэрэн дээрээс суурлаад одоо сэтгцийн малш олон үйл ажиллагааг энэ хоорондоо холбодог одоо суур тэр хөгшин тархины хамгийн эртний үүссэн тархины хэсэг дээрээс л энэ шин нөгөө мэдлэг чадвартай хамаатай тэрийг хариуцдаг төвүүд нь үүссэн байдаг байхгүй юу? Тэгээ бодохоор тэр хэл бол бүх юмны үндэс. Бүх юмны үндэс. Яагаад гэхээр зэрэг та бүхэн бас маш олон удаа сонсч ирсэн баг. Жишээл намайг жоохон байхад бас их ярьдаг байсан нэг юм бол энтэгд санагдаж байна. Нөгөө аратнуудын дунд өссөн нэг хөө 7-8 настад навчилж ирээд ингээд сурах гээд бүр ядцсан тэр нь ерөөсөө яг олон жилийн туршид бол
нэг ойр зуурын нэг командуудыг биелүүлээд нэг өөрийгөө ямар ч хэлсэн нэг ойр зуурын нэг хоолоо идэх гэдэг юм уу нэг өөрийгөө арчлах нэг баг зэрэг юм сурсан ч гэсэн хизээч сураагүй юм хэл байсан. Яагаад яаж заалгах гэж сураагүй зүйл нь хэл байсан. Гэтэл хэлийг эн чинь юг харуулж байгаа нөхөр хэл бол хүний одоо оюун сэтгцийн үйл ажиллагааны маш олон үйл ажиллагааны үндэс нь байж байгаа. Яагаад гэвэл тэр чинь өөрөө тэрнийх нь илэрхийлэл нь тэр бүх үйл ажиллагааны илэрхийлэлч нь өөрөө хэл байдаг учраас хэлний чадвар сурахгүй байх юм бол угаасаа нөгөөдөл нь хөгжих боломжгүй. За өнгөрсөн ерөөсөө энэ 7 хоногт сая ерөөсөө 2-3 өдрийн өмнө надаас зөвлөгөө авах гээд нэг хүн ирлээ хамт 27 настай залуу байна. Хөдөө бүр сумын одоо бүр хөдөө маллаж амьдардаг. Тэрний зөвлөгөө авах хүсэл тавьсан хүн нь бол одоо хамаат нэг байгаа. Яагаад гэсэн ч юм мэдгүй багшаа энэ манай хөгж ерөөсөө л манай дөө ингээд тантай л уулзуулах хэрэг байна. Аюул их асуудалтай. Бараг л одоо яг нэг үеэлд одоо зөвлөгөө авч байгаа хүмүүс сэтгцийн янз бүрийн өвчтөй байх вэ? Одоо тийм байвал яах вэ гэдэг л тусламж асууж хамгийн түрүүд биднэрт ч хандсан шүү дээ. Тэгээд нөгөө залуутай ярилцаад ясан чинь их дайжгүй. Бүр ингээ өөрийгөө аюул сүрхий илэрхийлдэг хөхтэй. Тэгээ би бүр гайхаад л яагаад зөвлөгөө авах гээд байгаа юм. Тэгээд бодоод байсан чинь 27 настай залуу гэхэд бол яг өнөөгийн цагт тэр 27 настай үе чадсуудтайгаа харьцуулахад үнэхэрийн гэнэн томоогүй хүүхдийн гэмээр сэтгэлгээтэй байгаа байхгүй. Яагаад гэсэн чинь тухайн тэр залуу ерөөсөө бол ерөнхий боловсролын сургууль сургаагүй. Одоо нэг сургууль завсардаг хүмүүсийн нэг гэсэн үг үү? Тий, сургууль завсардуулсан байхгүй юу? 6 настай 7 настай тэр үед нь сургуульд оруулах гэж сумын төвдөө аваачаад ерөөсөө 2-7 хоноогүй байхад нь өө яа суулгахчих айл болдохгүй энэ хүүхдэд ер нь малт нүдтэй байгаа ингээд ээжтэй тослуулна гэдэг ингээд. Гэтэл тэр хүүхдийн тэр залуугийн гол ярилцж байгаа юм нь одоо эхнэр авмаар байдаг. Одоо бас л бусдын адил амьдрчмаар байна гэхээр би одоо боловсралгүй би одоо нэрээ нэг хагас дутуу бичиж чадна. Яг нэг ойр зуурын дэлгүүрт ингээд гүйлгээ хийж чадна. Надад өөр юм байхгүй. Би уцас ашиглаж чадахгүй гэж. Яагаад гэсэн чинь яг би дуудлага хийж чадна, ярьж чадна. Гэтэ би гол нь уцас ашиглаж чадахгүй гэдэг нь мессеж бичиж чадахгүй гэдгийг хэлж байна. Мессеж уншиж чадахгүй, мессеж бичиж чадахгүй. Бүр тийм хэмжээнд. Тэгээд тэр хүүхдийн чинь тэр залуутай ярилцахад битээр 2 цаг гаруус ярилцахад өөр юм ингээд нийгэмшиг сонирхол асар их байна. Гэхдээ гол хориг нь ерөөсөө хэл байхгүй гэдгийг байгаа байхгүй. Чи одоо монгол хэлний асуудал ярьж байгаа шүү дээ. Би өөр хэлний асуудал. Тэгэхээр энэ юу харуулж байгаа гэхээр ерөөсөө өнөөдөр бидний ирж байгаа ганц нэг кейс нь тэр болохоос энэний цаанд хичнээн хүн яг энэ мэдчлээ энэ залуу шиг өнөөдөр хөдөө орнуудад хязгаарлагдмал газар ингээд хэл боловсрал муутайгаасаа болоод өөрийгөө нийгэмшүүлж чадахгүй, хөгжиж чадахгүй. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод бүр багаасаа ингээд зөвхөн монгол хэл биш өөр хэл дээрээс ингээд цэцэрлэгт юм уу ингээд ерөнхий боловсролын сургууль дээр ингээд эцэг их нь мөнгө төгрөг олоод асар их үнэтэй сургачлаа. Эдгээр бодолтой өнөөдөр жишээлбэл Улаанбаатар хотод Монгол улсад хамгийн өндөр жилийн төлбөртэй хувийн сургууль гэхэд бараг жилийн 100 гаруй сая төгрөгийн төлбөртэй хувийн сургууль байт юм байна. 1-р ангиас 12 дугаар ангид төгсдөл жилдээ 100 гаруй сая гэхэл чинь тэр чинь одоо тэрбум гаруй төгрөгөөр тэр хүүхэд 12 жилийн боловсрал авах гэдэг шүү дээ. Тэрийг авчаад эргээд жилийн 2-3 сая төгрөгийн төлбөртэй анагаахын сургууль жишээл Монголд орё гэж одоо энэ одоо яаж би бол чинь миний хүүхэд одоо тэгж сурчаад тэгээд Монголдоо тэг жилийн одоо тэр жилдээ дараа нь төгсөөд авах цалингийн хэмжээ хэдүүлээ тийм эмчийн цалингийн бол тийм шүү дээ. Одоо тэр жилийн 100 сая төлбөртэй төлбөрөөр сурж байгаа хүүхдүүдийн чинь баг хоногийн хэрэглэн карманых нь мөнгө нь сая гаруй төгрөг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо хүнийг хөгжгээд байгаа мó эсвэл одоо бойл гээд байгаа мó.
Энэ их сонь зөвхөн манай анагаахын сургуулийг би одоо үе үеийн өөрийн мэдэх өмнөх одоо миний эргэн тойрны ойролцоох төгсөлтөд олон зүйлээ харахад анагаахын сургуульд жилийн жилд Монголын хавар олгон ерөнхий боловсролоор сургуулаа төгсөж байгаа хүмүүсийн бас нэлээд сор гэхээр хүүхдүүд нь орж ирдэг байхгүй юу? Тэгвэл тэр хүүхдүүд донд одоо жилийн 100 саяын төлбөртэй 12 жил сурчод орж ирсэн хүүхд баг ховролтой одоо орж ирэхгүй байлгүй дээ. Би бол тэгж бодож байна. Гэтэ энэ бол нэг талдаа бол хүний хөгжлийг одоо хэлээрээ хэл соёлоор дамжуулаад ингээд боож байгаа юм шиг хааж байгаа юм шиг ийм байдлыг үргэлжлэх юм бол Монгол улсын тусгаар тогтнолч гэдэг юм одоо өөр олон юмыг яриад ч хэрэггүй болох юм болов гэж бодоод байна. Ямар ч хэлсэн өөрийн асуултанд дахиад зохицуулаад хэлний боловсрал гэдэг бол өөрөө оюун сэтгцийн маш олон үйл ажиллагааны чадварт нөлөөлдөг юм а хөгжилд асар их нөлөөлнө. Тэгвэл тэрийг зөв залгах хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд сэтгэж ярья гэж бол эхлээд өөрийнхөө суурь сэтгэлгээний онцлогуудыг бүрэн эзэмшээд дэлхий дээр өөрийн дуу хоолойгоор ялгаатайгаар өөрийнхөө оршихуйг гаргаж ирж чадна л гэж би боддог. Тэрнээс биш хичнээн англи хэл сурлаа гэд бид нэр англи унган одоо тэр англи үндэстэн шиг тэр хэлийг сурахгүй шүү дээ. Тэр сэтгэлгээг сурахгүй. Тэгчээд би англи хэлтэй гэчээд англид очиод монгол сэтгэлгээ сураагүй байж ялгаатайгаар өрсөлдөн гэх юм бол худлаа. За, ерөнхийдөө нэг одоо та манай дараагийн сэдвийн юг бол дугаарын сэдвийг их сайхан тавьж өгч байна л да. Санаат болон санаасргүй үйлдэлэрэ гэдэг шиг. Тэгээд ерөнхийдөө болохоор энэ дээр одоо дахиад одоо багцлаад өөрсдийнхөө өнөөдрийн хийсэн лайв хийхэд бол бас хэл бол угаасаа ивнийг тухайн улсын ивнийг тусгаар тогтнолын баталгаа болдог амин чухал чанар тий бусдаас ялгарах өөрийн орон зайгаа хадгалах дархлаа болдог. Тийм учраас энэ одоо хүн болгон монгол хүн болгон одоо монгол хэлээрээ ярих, монгол хэлээ хадгалах, хамгаалах, өвлүүлэх болж их юм бол монгол хэлнийхээ орон зайг одоо тэлэх ийм асуудал дээр хүчин зүтгэх хэрэгтэй байна гэж одоо ерөнхийдөө дүгнж ойлгож хэлэх гээд байна. За тэгээд ерөнхийдөө болохоор 2015 онд Монгол улсын улсаас нэг монгол хэлний хууль гэж батлагдсан. Тэгээд энэ хуулийг бас хүн болгон үзэж харах хэрэгтэй байх. Дараагийн хэлэлцүүлгүүд бас энэ талаар өрнөх ёстой байх. Гэхдээ өнөөдрийн ингээд лайвыг бол ингээд хэл сэтгэлгээ монгол хэлний өнөөгийн байдал гэдэг ингээд сэдвээр хийгээд ерөнхийдөө өндөрлөх гэж байна. Тэгээд миний урилгыг хүлээж авсан одоо оюун сүрэн доктортой Улан Батөргөлтэй ингээд их талархаж байна. Харамсалтай нь одоо миний техникийн чадамж дутуугаас би Батөргөлийг оруулж чадсангүй. Гэхдээ энэ лайвын одоо нэг ямар ч төгсгөл хэсэгт Батөргөлийг би одоо монгол хүний үнэт зүйлийн тухай ярих одоо нэг бас дугаарууд тавигдсан байгаа. Тэр дугааруудад би бас Батөргөлийг бас энэ монгол хүний үнэт зүйл гэдэг талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь бас одоо арай өөр сэдвээр оролцуулъя гэдээ урилга илгээж байна. Тэгээд тэр үед одоо техникийн асуудлаа шийдсэн байна. Одоо байхыг хичээх биш ерөөс одоо тэр амлалт байх хэрэгтэй тийм ямар ч хэсэн ажиллагаа өндөр амжилттай болох юм тул. Тэгээд энэ манай энэ орчин цагийн Монгол судлалын цуврал одоо лайв ярилцлага бол 7 хоног болгон ер нь 7 хоног 6-аас 8 хоногийн тийм ер нь чадвал 7 хоног болгон зохион байгуулах төлөвлөж байгаа. Тэгээд дараагийн яг манай лайвын сэдв болохоор одоо яг сая оюун сүрэн доктор хэлсэн яг олон хэлний асуудал буюу одоо хэлний империализм хос хэлтэн гэж юу юм бэ? Олон хэлтэн гэж чиний хэлэх вэ? Хэлний империализмын одоо дэлхий дээр явж байгаа процессын тухай ийм лайвыг одоо зохиолч Намин Шимт одоо бас хэлний ухааны хэлний шинжилгээ ухааны доктор Мөнхцэн нарыг оролцуулж ингэж зохион байгуулахыг 10 сарын 3-нд төлөвлөсөн байгаа. Тэг та бүхэн оролцоороо. Тэгээд оюун сүрэн доктортой одоо эрдмийн их ажилт нь одоо улам их амжилт хүсье. Тэгээд маш их олон сайхан шавийг төрүүлж одоо Монгол улсад бас 50 нэр ингээд оруулаарэ. Тэгээд таны энэ хийж байгаа ажил одоо Монгол улсын одоо хөгжилд одоо Монгол судлаачдыг бэлтгэхийн ажилд маань бас ингээд их нэмэртэй гэж би бол хувийнхын зүгээс үнэлдэг. Тэгээд таны энэ лайваас бас хүнсүү санаа аваад бодолтой хийгээд бас сонирхож байгаа залуучууд байх юм бол одоо хэлийг
юу сэтгэл судлалтай холбож одоо psycholinguistic гэж болно одоо нэг судалгааны салбар байгаа шүү дээ тийм ээ. Манад харин энэ жоохон тааруу явдаг юм шиг надад санагдсан. Тэгэхээр энэ нэг psycholinguistic буюу одоо нэг юу гэх вэ тэрийг англиар одоо би одоо англиар л хэлээд байна л да. Psycholinguistic одоо яг юу хөө сэтгэл судлалын хэл судлал гэх юм байна. Сэтгэл зүйн хэл судлал гэх юм болов? Тийм. Тэгээд түүнээс гаднаас нэг нийгмийн хэл шинжилгээ гэж бас тусдаа нэг судалгааны бүлэг явж байгаа шүү дээ. Нийгэм дотор болж байгаа хэл шинжилгээ сэтгэл зүй гэх юм бол нэг тиймэрхүү юм шиг. Тийм. Тиймэрхүү одоо ийм шин одоо нэг судалгааны сэдвүүдийг Монголд ингээд гаргаж ирвэл бас их аятайхан юм болов гэж би өөр дотроо боддог. Тэгээд бас энэ чиглэлд одоо танаас зөвлөгөө авах юм хүмүүсд байх юм бол бас их зүгээр байна тий. Уул нь бол би бол тэгж одоо таны өмнөөс хариулж байна. Тийм тэгээд ерөнхийдөө болохоор миний бас бодоод байгаа юм энэ лайв цувралуудаараа одоо гадна ертөнцид баруун ертөнцид байгаад байгаа судалгааны бас Монголд байхгүй шинэ салбаруудын талаар ингээд ууланд хилээд байвал бас зүгээр юм уу гэж бодоод байгаа. Би тэгээд одоо psycholinguistic тэгээд яг нийгмийн шинжилэл хэл шинжилэл судлал тий яг нийгэм дотор хэрэглээнд байгаа хэлийг судалж яадаг ийм юунууд ингээд салбаруудыг илүү төлхөө хөгжүүлвэл бас хэлээ хамгаалаад бас дархлаа тий болох болов гэж бодож байна. Тэгээд түрүүн би одоо хэлсэн манай энэ лайвын одоо үндсэн чиг хандлага бол Монгол хүн бүрийг монголоо өөрийгөө сонирхдаг болгох, монголоо судалдаг болгох. Тэгээд одоо Монгол судалгаа хийж байгаа эрдэмтдийн одоо энэ ярилцлаганд оруулж шинжлэх ухааныг хэрэглээний түвшинд тайлбарлах, ойлгуулах, шинэ эрдэмтдийн санаа бодлыг сонсох ийм одоо зорилготой байгаа. Тэгээд та бүхнийг одоо манай лайвт дараагийн 7 хоногт нэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээд оюун сэрэн докторт одоо хэлэх зүйл байвал би эсвэлийн үлдээх үү те. За ямар ч гэсэн их төлмийнхаа одоо санаачилсан нэвтрүүлэгт нь анхны дугаарт нь оролцож байгаад баяртай байна. Тэгээд хэрэг болох санаа өгсөн эсгээ мэдэхгүй байна. Гэхдээ хувь хүнийхээ хувьд бол одоо улс орныхоо тусгаар тогтнол хойч ирээдүгийнхаа одоо хувь заяанд санаа зовдөг зүгээр жирийн нэгэн иргэн гэдэг утгаараа бол өөрийнхөө бодол санааг илэрхийлээд авах гэхийн ухаанаар хандаад биз тэгээ сонсож байгаа хүмүүс болоо оролж харж байгаа хүмүүс маань ямар нэгэн байдлаар хамтран ажиллах боломж гарах юм бол миний хувьд бол татгалзалгүй хүлээж авна. Одоо боломж байхынхаа хэрэг оролцох боломж, туслах боломж хэр их байдгийг мэдээж хамтран ажиллагаа болгон бас өөрөө суралцах боломж их гардаг учраас би өөрөө хөгжих дуртай. Тийм болохоор хамтраад хөгжихэд бол татгалзах зүйлгүй. Тэгээд та бүхний цаашдаа ажил амьдрал сайн сайхныг хүсье. Тэгээд ихэдээ амжилт хүсье. Дараагийн дугаарууд нь илүү амжилттай болоосоо гэж хүсэж байна. Тэгээд улс орныхоо хувь заяа, улс үндэстнийхээ соёлын одоо цаашдаа ирээдүй хойчод санаа тавьдаг хүний хувьд бол их сайхан нэвтрүүлэг эхлүүлж байгаа. Талархаж байна. Тэгээд шатлахын яриар хамтарч ажилланаа. Дэмжин шүү. За баярлалаа. Тэгээд өнөөдөр манай лайв үзсэн бүх хүмүүсүүдээ тэгээд одоо энд байх байгаа зочин Батөргөлтөө одоо тэр их муухай явдал боллоо л доо. Тэгээд гордож байгаа юм шиг бодол болчлоо. Тэр өөртөө ирээд нөгөөдхөө гадаана хүлээлгээд ингээд муухай явдал боллоо. Тэгээд бүгдээрэнд нь одоо эрүүл их тэгээд одоо сайн сайхан бүхний хүсээ өрөөй. Тэгээд Монгол улс маань үрд мөнхөд оршиж үргэлж мөнхөд мандан бадрах болтугай гэдэг энэ нэрүүлэр бид нэвтрүүлэг өндөрлөө. Тэгээд та бүхэнд баярлалаа. За баярлалаа.